Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Иш зай сугаас мэдчилж байна. Өнөөдөр бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. За энэ удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ эд баялагын хувь шиг дуудана. Үүдний өрөө маш чухал гэсэн сэдвээр хуваалцъя гэж бодож байна. Миний бичлэгийг байнга үздэг хүмүүс мэдж байгаа байхаа. Тэгэхээр бид нар тийм ээ гэр орноо яаж цэвэр цэмцгэр авч яав тэр хэмжээгээр хувь шиг ирдгээ гэж. Тэгвэл үүдний өрөө ямар чухал байдаг юм бэ гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Өнгөрсөн лоонд бүгдээрээ 100 мянгаас илүү гараа явж байгаа. Тэгээд олон шинэ хүмүүс орж ирсэн учраас тэр хүмүүсээ зориулаад мөн өмнө үтсэн боловч агуулгыг мартсан хүмүүсээ зориулаад энэ удаагийн бичлэгээ оруулж байна. За эхлэе. Үүдний өрөө сайн ба муу энерги хамтдаа урсдаг чухал газар юм а. Та бүгдийг дууслан сонсоод аз хувьшгээ үргэлж нээлттэй байлгаар гэж хүсье. Орчуулан хүргэж байна. Гэрийн үд бол хүний нүүр царайтай дүүцгөөс чухал орон зай юм а. Мөн гэр оронд хамгийн түрүүнд эд баялагийг хүлээн авдаг маш чухал газар. Иймд үүдний коридорыг хэрхэн зохицуулж байгаас шалтгаалan аз эд баялаг хаалгаар дамжин орж ирж санхүүгийн азыг түгээдэг боловч буруу менежментийн улмаас гэрт орж чадахгүй үүдэнд үлдэх тохиолдол бий. Хамгийн муу тохиолдолд муу энерги гэрт урсан орж гэр бүлийн гишүүдийн эрч хүчийг авч эрүүл мэндийг сүйтгэж эд баялагийг нь дэмий өрөх магадлалтай. Өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзвэл мөнгө хуримтлуулж аз авчирдаг хамгийн сайн үүдний өрөөний фэншүү болон эсвэргээрээ гэрийн азыг хааж баялагийг урсгадаг хамгийн муу үүдний өрөөний талаар бүгдийг мэдэж авах болно. Үүдний өрөө нь сайн ба муу энерги хамтдаа урсдаг чухал газар юм а. Та бүгдийг дуустал нь сонсоод аз хувьшгээ үргэлж нээлттэй байлгаар гэж хүсье. Хэрв та subscribe болон like дарвал амьдрал хэрэгтэй сонирхолтой мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой. За тэгвэл өнөөдрийн гол сэдв рүүгээ орцгоё. Мөнгө дуудаг үүдний өрөө нэгдүгээрт гэрэлтүүлэг. Танаа үүдний өрөө гэрэлтэй юу? Заримдаа коридорын гэрэл асгаа болсон ч ойр зур юм харагдаад болж ил байна гэдэг утгаар тэр чигт нь орхидог. Үүдний өрөө нь тэр айлын нүүр царай бөгөөд эд баялагтай хамгийн түрүүнд учирдаг газар. Эрхэм зочдыг гэгээлэг цараагаар утгах болон бараан бүрүүр царайтай угтах хоёрын аль нь дээр вэ? Эд баялагт ч мөн адилаа. Гэрэл гээдээ цэлмэг газар сайхан энерги байдаг. Сайн энерги нь харанхуй бараан газар байж чадахгүй. Эсвэргээр муу энерги тэнд хуримтлагддаг. Хэрв гэрэл эвдэрсэн эсвэл шатсан бол хойшлуулж болохгүй. Өнөөдөр шинэ гэрлээ солихоо бүү мартаарай. Хүншүүд гэрэлтүүлэг нь бусад юунаас ч илүү чухал байдаг. Гэрэл гэгээтэй болсноор бусад зүйлд ч сайн нөлөөтэй. Мөнгө дуудаг үүдний өрөө 2-дугаарт давстай сав. Эрт дээр үес давсыг эерэг энергитэй гэж үздэг. Та давс хийж байгааг харж байсан уу? Давс гэдэг нь далайн усыг цуглуулж нарны халуун туяанд гаргахад үлдсэн талстууд юм а. Энд бараан сөрөг энергитэй газар давс тавьбал хүчтэй эерэг энергиэр сөрөг энергийг дарах үйлчлэгээтэйгээс гадна үүдний өрөөнд байрлуулбал санхүүгийн аз авчрахаас гадна муу энергийг арилгах нөлөөтэй. Эрт дээр үед бөөгийн шашинд давсан сүнсийг хөөхөж чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байсан бөгөөд гадуур гараад буцаж ирэхэд хамт ирсэн муу ёрон сүнсүүд давс үнэртгэхээр гэрт орж чаддгүй гэсэн төвч бий. Фэншүүд гадагшаа гараад гэртээ орж ирэхэд гаднаас муу энерги дагаж ирлээ гэхэд давс нь тэр муу энергийг сарамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Зарим хүмүүс давстай сав том байх тусмаа сайн уу гэж асуудаг. Үүдний өрөөнд давс тавихад хэмжээ нь хамаагүй бөгөөд савны тухайд гэвэл өнгөнд гэгээлэг байх тусмаа сайн. Байрлуулах тодорхой газар байхгүй боловч гэхдээ баг зэрэг эвгүй чигтэй гэж ботсон газараа байрлуулах нь дээр давсаа сольж байх шаардлагатай юу гэж олон хүн асуудагч өөр юу ч холиагүй цэвэр давс бол тэр болгон солихгүй байхад гэмгүй. Цэвэр давс нь өөрөө ялзрахгүй бөгөөд давсалсан аливаа зүйлийг ялзрахаас сэргийлдэг. Хэрв та эд баялагтаа зориулж жижиг савтай давстай бол энэ түүнийг удаан хугацаанд ялзрахгүй хадгалахад тусална. Мөнгө дууддаг үүдний өрөө 3-дугаарт салхин хонх. Танаа үүдэнд дуу чимээ гардггүй. Сүм хийд сайхан энергитэй газар очиход тунгалаг дуугаар сэтгэлийг тань амраах байгалийн сайхныг мэдэрсэн байхаа. Салхин хонхны тунгалаг чимээ нь зогсонг болонгартай энергийг цэвэрлэж муу энергийг саармагжуулдаг. Ийм салхин хонх тавихтаа сонсоход таагүй дуугардаг хонхыг ашиглахгүй байх нь дээр бөгөөд аль болох цэвэр тунгалаг дуугаралтай хонхыг сонгох нь дээрээ. Үүдний өрөөнд байрлуулахад
Хэмжээ нь чухал биш тул хэрэв тань таалагдвал худалдан аваад орох гарахтаа өрөөний бүрхэг уур амьсгалыг цэвэршүүлэхээ мартуузай. Мөнгө дуудаг үүдний өрөө 4-р зураг болон толь. Эртээр үед сайхан мод анхлын үнэртэй цэцэг синг гэрийн хашаандаа оруулж аз хэмжтэй байхыг бэлэгдэг байсан. Хэрвээ хашаагүй байшинд амьдардаг бол хаалга онгойлоход нүдэнд харагдах газарт цэцгийн зураг юм уу жаас тавихад эд баялагын хувь шигт маш сайн. Шар улаан цэцэг сайн бөгөөд кактус зэрэг өргөстэй ургамал нь зөрчлөөний уур амьсгалыг агуулж байдаг тул огт тавихгүй байхыг зөвлөж байна. Түнчлэн ургамал байрлуулад л бүх зүйл сайхан болчихно гэж бодож болохгүй. Тавьсан ургамлаа арчлахгүй байсаар цэцэг өгчхүүл маш муу бөгөөд ургамал угуулах итгэлгүй бол зүгээр л зураг өлөх нь дээрээ. Би цэцэг дургу гэж хэлэх хүн байвал устай холбоотой зураг тавихд зүгээр. Гэхдээ ус нь тогтмол биш байвал сайн. Ус нь мөнгө, мэрэгэн ухааныг бэлэгддэг. Тогтмол ус муутах нь гарцаагүй тул урсаж буй усны зургийг өлгөх нь сайн. Толлын тусгалын тухайд олон хүн мэддэгтэй адил хаалгыг онгойлоход өөдөөс нь харсан байдлаар байрлуулахгүй байх нь дээр. Хэрвээ аль хэдийн тэндээ толтой бол толны өмнө навчит тургунд байрлуулах нь энергийг сармжуулахад туслана. Хаалганы урдаас биш, хажуу талдаа тод өлөгвөл амжилт эрүүл мэндийг тань дээшлүүлдэг тул тэнд тавих нь сайн. Гэхдээ хэд том толноос илүү биеийн дээд хэсгийг харах боломжтой тол байвал зүгээрээ. Хаяа үүдний өрөөнд янз бүрийн юм тавьчихаар эмх замбраагүй болчихдог. Фэншүүд хоосон байдал, цэвэр ариун байдлыг чухалчилдаг. Ялангуяа үүдний хэсэг ямар ч орон зайнаас илүү цэвэрхэн байх хэрэгтэй. Бохир үүдний өрөө нь аз авчрахгүй, харин ч муу энергээр дүүргэж болсошгүй тул та болгоомжтой байгаарай. Одооноос та бүхэнд гэрийг суурилж болсошгүй үүдний өрөөний тухай өгүүлнэ. Хэрвээ энэ танай гэрт хамаатай бол муу энерги оруулахгүй тул засаж янзлаарай. Анхаар хэрэгтэй үүдний өрөө 1-р зэв. Фэншүү зэв бол хор юм аа. Эрт цагт үүдэн зэвэрч шажигнах чимээ сонсогдвол уг айл утгагүй эвгүүтэд замбуурна гэж таамагладаг байжээ. Энэ нь орчин үеийн фэншүүд ч бас харагддаг. Эмд үүдний хаалгыг онгойлгож хаах үед шажигнах чимээ гарч байгаа эсийг шалгаж, мөн гутлын тамир ямар байгааг хараад зэвэрсэн бол сольж, дуу чимээ гарвал тос зүрхэх нь зүйтэй. Бичлэгийг дуустал нь үтсний дараа хаалганыхаа дууг шалгахаа мартуузай. Анхаар хэрэгтэй үүдний өрөө 2-дугаарт усанд дорсон зүйлс. Үүдний өрөөний ус чийг эд баялагийг хаадаг. Ус бол эд баялагийг илэрхийлэх нь үнэн боловч ус зогсон байдалд орвол ялзарч эвгүй үнэр үнэртнэ. Өмнө дурдсанчлан ус урсаж үргэлж тунгалаг байх ёстой. Тиймээс үүдэнд ус хоримтлагдах ёсгүй. Энгийн жишээнд нойтон шөхөр, борооны цөв орноо. Шөхрийн хувьд үлдээхээс өөр аргагүй бол хатаагаад харагдахгүй газар тавих нь дээрээ. Тусдаа хадгалах газаргүй бол бүрэн хатааж шөхрний самд цэвэрхэн хадгалахад гэмгүй. Мөн хоол хүнсний хог хаягдлыг үүдэнд орхиод гарахтай хаях тохиолдол байдаг ч хүнсний хог хаягдал нь тогтон гус, энергийн хаягдал учраас эрүүл мэндэд маш хортой. Үүдний өрөөнд хоол хүнсний хог хаягдал үлдээхгүй байх нь дээрээ. Анхаарах хэрэгтэй үүдний өрөө 3-дугаарт гутлын зохион байгуулалт. Эмх зэвсгүүд тавьсан гутал нь үүдний хэсгийг замбраагүй болгож муу энергийг агуулдаг. Хэрв та өөрийгөө эзүүлгэж бодвол ямар байшин зочлохыг хүсэх вэ? Үүдний коридор нь эд баялаг хамгийн түрүүнд гэрт орж ирдэг орон зай юм аа. Хэрв чухал жочин гэрт чинь ирээд гутлаач тавих зайгүй бохир заваан байвал орохыг хүсэх үү? Аз хувьшигч ялгаагүй орохыг хүсэхгүй. Тэр дундаа гутал шороотой байвал сайтар цэвэрлэж хадгалаарай. Ихэвчлэн өмсдөг ганц гутлаасаа бусдыг нь гутлын шүгэнд хийвэл сайн. Гэр бүлийн гишүүн олонтой бол нэг хүн ганц л гутлыг ил тавьбал зүгээр. Шүгэнд гутлаа хийхдээ муухан үнэрнээс сэргийлж хаяа агааржуулж байх нь зүйтэй. Мөн гутлын шүгэнд чиг болон үнэр арилгагчийг байрлуулж хуурай байлгах нь чухлаа. Фэншүүд чигсэн зүйлийг муу шинж тэмдэг гэж үздэг тул үүдэнд байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Бохир үүдний өрөөнд маш муу энергитэй гэж үздэг. Хэр муу вэ гэж асуувал өхөж чадсан урамлыг тавихаас ч долоондор юм аа. Сайн энерги нь цэвэр цэмсгэр газарт, муу энерги нь бохир чигтэй газарт байдаг. Өнөөдөр ярьсныг дүгнж хэлэхэд эд мөнгө дуудаг үүдний өрөө нь тод гэрэл, давстай сав, салхин хонх, зураг, толь байсан бөгөөд анхаарах ёстой үүдний өрөөнд зэв, норсон эд зүйл, гутлын зохион байгуулалт байлаа. Хэрв танд хэрэгтэй санагдсан бол
Хайртай дотны гэр бүл, найз нөхдөд болон мэдээсэй гэж хүссэн бүхэл хүмүүстэй шеэр хийж түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.